Why are you not allowed to make a film to me? To a fight. It can lead to some people bringing out dangerous objects like Camera. knife. Or they Knife? Yes. Knife. Yes, knife. And at the same time, they can even pull the camera. People there, they are exposed with knife. Yeah, knife. All people knife. Now Yeah. people knife, they will not understand your language. Yeah. And Айхтар юуртэй юм аа. Бидний хөрнүүд нь. За ингээд нэг малын зах иймэрхүү байлаа. What team шиг байна. Yeah. За үүдэнтэй цагийн могцоод. Good evening. Thank you. За ингээд yeah, thank you. This Abuja, this Abuja. Вечергийн Abuja. This Abuja. Thank you. Good. You are welcome. Good. How's the flight? My name is David, Yeah. coordinator. Which are you going? For your documentation. Yes. Which are you your destination? Your destination. Yeah. Address, a free address. Come. Otumbo Fondation Ladembe. Dalube. Yeah. Opposite Ahmadu Bello. За нэрчээр бас Ahmadu Bello way. Yeah. Driver, come. This is your driver. This is your pilot. This is your pilot, driver. man. This is your pilot. Surface. Yeah. This is your pilot. Very nice to Drop meet you. Yes. You give her 30,000. 30. 30. За 30,000 гинэ. 30. Naira. Oh. You get? Yeah. Go in peace. 30,000 гэдэг чинь бай 60,000-аар орог явах юм байл та. Sorry? Small chop, let me chop. I really don't understand. I'm just getting taxi. No, give me small tips. No, I can buy on the hotel. Yes, but you can give me Yeah. something for me. Yeah. Small dollar. $5. Yeah. За чинь I don't have sorry. За ингээд нэгэрээ улстай, Нижери улстай ирсэн байна. За тэгээд You can give me small something. I don't have cash. I can get to my hotel. Give me $1. $1. I can get my hotel. $1. Just $1. Ay. Wait, Baba, may you give me? За ингээд хандив нэхэд ах юм аа. Yes, here. This one. 1500 2000 төгрөгийн тип хуугаад авлаа. За ингээд юунда ирсэн байна. Нижери улстай ирсэн. За хэл гайлвал надад ууг нь маш их таалагдлаа. Ямар ч тийм авилгалын сэтэл мэдл алга. Айгуу гоё ингээд шууд нэвтрээд орчиж чинь тий. Тэгээ бусад улсууд ч юм бол ширштэй. Зарим улсуудын хэл гайлвал авилгал авах гал үзээд байдаг. What's your name, sir? My name is Wilson. Wilson. Yeah, Nigerian. Nigerian. Very nice to meet you. Thank you. You're welcome. Do Nigerian all people can speak English, right? Yeah, we speak English. За ингээд бүгд сайхан англи хэлээр ярьчихна. За тэгээд би нөгөө энэ албан ёсны такси авчлаа л та нөгөө буудал маань намайг тосож чадахгүй гээд тэгээд одоо ингээд ерөнхийдөө хөдөлж байна. Яг хэл гайлуулаад маш гоё орууллаа. Гэхдээ сая ингээд такси максины нөхөр нь гарын мөнгө зэнг бас гуугаад. За яг хуу зөв гуйж байгаа болохоор энэ бол байдал зүйл тийм ээ. За ингээд ямар ч сан буудал руугаа явж байна. Ингээд Нижери улстайгаа сайхан танилцсанаа. Тэгээд сая би нисэх буудал дээр $100 солиулсан. Тэгээд ийм lot of money ийм их мөнгөтэй болсон $100 солиулахад. Тэгээд мөнгөний шинтер бол бас нэлээ явцсан байна гэсэн үг юм шиг байна. За яг ингээд нисэх буудлаас хөдлөөд явхад бол зам бол янзын гоё замтай биш үү? Барилгын хийж бүрэн зураг төсөл, барилга угсралт, Richmond Consulting. Нигери улсаасаа бичлэгийн албан ёсоор эхлүүлж чинь тэгээд өчигдрийн нөгөө таксины жолооч бродертайгаа сайхан их зөв энергитэй авахаар нь ярьж тохироод ингээд хөтчөөр явахаар болсон. Richmond Consulting-ийн малгай ингээд өмссөн байна. За тэгээд миний одоогийн ирсэн газар бол ингээд энэ засгийн газрын төв байрна. Одоо засгийн газар гэсэн үг. За тэгээд энэ болохоор main square буюу ингээд төв тал байна. So much hand because of Yeah. security.
За ингээд хамаагүй битээ засгийн газрын ишээ бичлэг хийгээрээ боломжтойгоор гэж хэлж чинь бас болтгүй юм шиг байна. За тэгээд одоо Нигери буюу би Нажерэ гэж цаашаа хэлээ явчих шүү. За Нажерэ yeah. Now okay. Because of security. Yeah. So you just Yeah, I understand. so that they won't be watching you. Now here is okay? Video recording. Or turn off? Turn. Just bring down your camera so that they can't. Yeah? Yeah. Bring down your camera. Bring down your camera. За камера онцоо гинэ. За тэгээд засгийн газрынх нь ойролцоо хамаагүй ингэж бичлэг хийж болдгүй юм байна. Тэгээ машин дотроо суугаад хийгэрэй гэж байна. Тэгээд за энэ Нажери улсын хувьд бол 230 саяын хүн амтай. За Африк дотроо бол одоо хамгийн их хүн амтай улс. За мөн дэлхийд бол хүн амаараа 6-д ордог ийм улс юм байна. Тэгэд миний энэ болохоор төв талбай нөхгүй юу? Тэгтээ бол ийм төв талбай дээр ийм суудал муудал хашаатай нэг ийм стадион шиг юм байна. Ер нь нөгөө гол цугладаг газар нь бол энэ төв талбай. За тэгээ одоо бол би яг энэ хотын төвөөр нь ерөнхийдөө ингэж явж бас хамгийн гой сайхан юм ин үзүүлж харуулах гэдэг нэн тэргүнд. За одоо миний энэ явж байгаа газар бол баячуудын хорооллын юм байна. It's private houses. Richest area. Ингээд ийм хувийн хауснуудтай тий. Тэгээд энэ ногоон байгууламж бас сайтай. Тэгээ н 230 хүн ам дунд бол мэдээж бас мулган баян нөхдүүд бол маш их байж таарна л да. Нэг дор хаяж нэг 5 сая бол нэлээд баян хөрөнгөтэй нөхдүүд бол байгаа шүү дээ. 230 сая хүн ам дунд. За тэгээд яг монголоор хэрвэл одоо нэг зайсан ч юм уу яг тэр хаваар нь би явж гин гэсэн үг. Нигери улсын хувьд бол ерөнхийдөө газрын тосоор экспортоор бол маш алдартай тий. Газрын тосоор ерөнхийдөө бол улсын гол орлого нь бүрддэг. За тэгээд хамгийн одоо би өндөр барилгынх нь хажуугаар явж байна. За тэгээ энэ барилга бол 22 давхар юм байна. Тэгээ хувийн хвшлийн барилга юм байна. Бас нэг юм гоё шилэн барилга байна. Тэгээд би хамгийн өндөр барилга дээр намайг авчирж ирээч гэж би одоо хүсэл тавьсан. Тэгээд энэ бол Абужи хотын хамгийн өндөр барилга буюу 20 давхар. За ийм шилэн барилга байна. За энэ ингээ Hilton зочид буудал. За энэ болохоор Millennium Park гэдэг ийм ногоон байгууламж бас одоо үндэсний цэцэрлэгт хүрээлэл юм уу? За гих мэтчлэн ингээд яг энэ хотын төв хэсэг бол зам ман бол гоё байна л да. Тэгтэл бас нэг л тийм өнгөхгүй байгаад байна. Zenit Bank гэдэг энэ бас нэг банк байгаа. За одоо бид хоёр гоё юм хоол идчихин. Хэд сонголттой нь хоолн дээр нь айгүй гоё хоол сайтай юм байна. Ашгүй нэг хоолцох юм шиг байна. Тэгээд ерөнхийдөө ингээд сайн сайхан газрууд нь баг ингээд дуусч байгаа юм байна. Одоо бид хоёр ингээд жинхэнэ нөгөө нэг амьдралд бол орох гэж байна. За энэ юу вэ гэхээр Wusi right? Wusi market. Wusi гэдэг энэ зах руу орох гэж байна. Тэгээд удахгүй хоолоо идчихээ тэгээд зах руу ороод бичлэгээ үргэлжлүүлье. За тэгээд за энэ хүн мөлхөд мөнгө угаад байдаг. Яа. All right, thank you. Яа. Сэний нэг мөлхөж байгаа юм хөрхи ардаас мөлхөө мөнгө угаадах нь мөнгө өгчлээ. За энүүгээр юу байдаг юм бол за ер нь бол ийм юм биш шүү. Зүгээр манай монголчуудын нүдэнд бол жоохон зэгцгүй харагдчих магадгүй. А яг миний ингээд энэ Африкийн улсуудаар орж ирсэн захуудаас бол хамгийн зэгцтэй зах нь энэ зах харагдчих шүү. Ингээд ядчил ийм цементийн шал малтай тийм ийм павильон байгаа байхгүй юу? За тэгээ ийшээ энэ гүнлүүдгээд орж үзье. За энд ийм сони юу зарддаг юм бэ шүү дээ? Могоо байна гэж харсан чинь загас юм байна. Ингээд 3000 буюу монгол мөнгөөр 3000. Монгол мөнгөөр бол нэг 7000 хавцаа юм уу? За ийм хавцаа үнэтэй ингээд ийм загаснуудыг ингээд идэх зорилттой бас зардсан юм байна. Thank you sir. Thank you. За ийшээ цаг засвар байна.
За ингээд ийшээ хүнс нь ер нь орж ирж байгаа юм болов уу гэж би. What's the service? Энэ мөнгө гаргадаг. Accept Mastercard. Do you accept Mastercard? Яа. За энд ийм одоо пос машинд нь уншуулад бэлэн мөнгө гаргаж өгдөг ийм ATM шиг бас ийм үйлчлэгээ байд юм байна. Yeah. Nice to meet you. Zaim Zaldushre. What's your job, brother? What's your job? Me? Yeah. Me, I dey stay clothes Sell clothes? Yes. Where is your business? for market. Far. Our country, that side, that place. Oh, That's for them we dey sell. yeah. Good luck your job. Niha, you Yeah. good ah? Yeah, thank you. За яг хөө бас харьцангуй нөгөө Сомалиа энтриг бодоход бол юу юм бэ штэ. Бас юм нөхөрсөгдөө байна шүү. Hello. Hello. Тэр харьцангуй энэ гайгүй юм байна шүү. Hello. Тийм байна. Ингээд зах руу н орж иж ирнэ хүмүүсийн зан ааш нь яг мэдэгддэг шүү. За ер нь ямар хөө иргэд байна гэдэг бол зах дээрээс их харагданаа. Зан аарын шин. Yeah, nice to meet you. Welcome. You're welcome. Yeah, thank you. За. Ер нь бол харьцангуй юм байна, гайгүй юм байна. За хүнс рүү н орсон байна. Yeah. Yes. Love Nigeria. Yeah. За энэ түрүүнээс хойш нэг хүүхэд яг ард яваад байгаа. Цүнх мөнхөөс авахгүй гэж би бодоод байна. Niha, I'm not Chinese. Niha. Mongolia. За ишиг ингэж явъя. Go. See Shiba. It's a sheep. See sheep. Goat. За энэ юу вэ ингэж ямааг ийм гоё хуухалцсан ба шүү дээ. This is Shiba. Биш нөгөө манахны хийдэг бодог шиг ингэж гоё хуухалцсан байна. Right, come on. Goat. Go. No Buddha. Yeah. No Buddha. No. Yeah. No Buddha. No Buddha. No camera. Yeah. Buddha. No Buddha. No. Where are you from? From Mongolia. Mongolia. Yeah. Me, I'm from China. You're from China? Yeah. Oh wow. Really? How are you? I'm good. Би хятад нэрээ хотлоо хэлж байгаа юм гэдэг. Hey, where you come from? I'm from Mongolia. Mongolia. Yeah. You are welcome. Yeah. Very nice to meet you. Nice to meet you. Yeah, Mongolia. Mongolia is fine. Good people. Yeah, thank you. Монголчин сайхан хүмүүсээ л гэж. За энд бас толгой шир ингэж зардаа. Yeah, cow leg. I know. Hello. Yeah. За хэрцэнгүү гайгүй хүмүүс байна. You gonna to do what? I dey pay. Тэдэс дотор байна шүү дээ. Yeah, I know this. I dey pay. Yeah, I know. Гэдэс дотор байна шүү дээ, тий. Энд гэдэс дотор чанд юм байна. Бродер бит хоёр нэг жоохон зөрчилтөд эхэлчлээ л дээ. Ингээ намайг ерөөсөө бичлэг хэлбэлэхгүй энэ засгийн газрын ордны хажууд хийх гэхээр цагдаа болохгүй гэдэг. Ингээ сая зах дээр бас ингээ жоохон бичлэг хийхээр л камера унтраачих гэж унтраалгаад ингээ ерөөсөө хийхгүй байхгүй. Ингээ hey brother, and why are you not allowed to make a film to me? Yeah, the issue is that if you don't in Nigeria, many places are restricted to make videos on cameras, just for a simple reason, because government policies restrict that. Especially Yeah, I know, I understand it. Yeah, but why I can't make a film free in a used market? Okay. Yeah, the reason why you cannot make film in the Wuse market is because a lot of people there are not well educated. And the few ones who are educated would have a mixed reaction. He can persuade them to cause problem in the market. Maybe it can lead to a fight. It can lead to some people bringing out dangerous object like knife. Or they Knife? Yes, Knife. Yes, knife. And at the same time, they can even pull the camera
from him, because maybe they don't know the reason why they are being filmed in the market. I think but people looks friendly. Yes, the people looks I friendly. really don't believe in knife and fighting. The people looks friendly, but some other people can make them to become violent. Some other people can make them to become violent. Okay, is it for my safety? Yes, this thing is for your safety, so that people will not have problem. with you. Thank you very much. It's okay. За тэгээ ямар ч сан мань нөхөр бол хит хашир аимхай ч юм уу тэгээд ингээ ерөөсө хөдлөхгүй юм байна. Тэгээ ямар ч сан ингээ өнөөдрийнхээ эхний өдрийн бичлэгээ ингээд ямар ч сан өндөрлөө тэгээд маргаашнаас учрж байна. Олноо. Окей, thank you. It's okay. All right. Яа одоо бит хоёр хотоос нэг цаг гарan яваад 100 маа гээд одоо тэр харагдж байгаа энэ алдартай ийм чулуу юм байна л да. Одоо уул гэж нэрлэх нь хайшаа те. Ерөөсөө ийм том чулуу. Одоо 100 маа рок гэдэг одоо ийм газар ирж байна. Тэгээ бас энэ хотын ойролцоох нь сонин сайхан зүйлийг нь бас үзэж харъя гэж бодлоо. Тэгээ энэ урд яг энэ нэг бахан хог ачсан машин яваад. За би очиж байгаад яг гоё тод харуулнаа. Тэгээд аххууд одоо би хэллээ. Жохо ингээд зөрөгтэй бай хаа те. Энд чинь энэ тийм Нажирэ бол Нигерия бол зурагтаар гараад байдаг шиг хэвлэл мэдээлэлээр яваад байдаг шиг тийм аюултай улс бол биш байна. Би мэдрээд байна. Ингээд нисэх буудлаас би ганцаараа ингээд энэ буудлаа энэ төр ирсэн шүү дээ. Ер нь ингээд буудлын ойролцоо энэ төр яваад энэ тийм аюултай улс биш байна. Ахуу бол хитрхи ингээд хаширлаад байгаа байхгүй. Тэгээд за энэ ёстой гоё тогтцсон юм байна. Одоо манайч чинь бол нөгөө тайхар чулуу байдаг тийм ээ Харханга аймагт. За эднийх бол ийм 100 маа гэдэг ийм том чулуутай. За тэгээд ийм гоё уул байна. Ийшээгээ бас нэг ийм виллажууд байдаг юм шиг байна. Тэгээд манай нөхөр маргааш хамт явахдаа цагдаа уйлаа дагуулж явъя гэдэг. Нөгөө жоохон ядуусын оролт руу орж үзье гэж ярьсан байхгүй юу. Тэгээд ер нь бол ийм юм билээ. Яг ингээд ийм олон улсаар ингээд явхад үнэхээр л одоо ингээд үзэж хараагүй шин зүйлээ хүн үзэж харъя гэвэл хит одоо жишээлбэл нөгөө зөрөгтэй байвал болохгүй. Балган эрсдэлд орно тий. Хит бас ингээд айгаад ээж болохгүй. Яг ингээд балансыг тааруулаад тэгж ижил ингээд омог момог янз бүрийн сонин содын юм үзэх юм билээ л дээ. За тэгээд нөгөө Zuma Rockman тэнд байна. Тэгээд Zuma Rock-ийн ойролцоо бол ийм транспорт буюу ийм одоо тээвэр хийдэг гинэлтэй. Одоо өөрөөр хэлбэл ингээд одоо лүнгээс нэг ингээд ийшээ тийшээгээ салаад явдаг штэ тийм ээ. За тэрэн шиг ийм салдаг уулзвар дээр ийм жижиг шижиг бараа бүтээгдэхүүн зардаг бас тэгээд юу яадаг юм бэ? Энэ хөдөө орон нутгийн унаануудад бас дайгдж явж болдго юм байна. За тэгээд ийшийг нь бас орж сонирхъя гэж бодлоо. Чи яаж гарах юм бэ? Тавчиг бол ямарчсан зарж байна. Тэгтээ энэ тавчиг нь бол Этиопт байсан нөгөө тавчигнаас өөр байна шүү дээ. So you cook. Cook? You cook it. You can. Not directly. Шууд хэргэлдэггүй хоолнд хэргэлдэг юм шүү. Thank you so much. Thank you sir. Ийм гоё л хүмүүс байгаад байгаа юм да. Миний мэдрэмж нэг зүрдэггүй юм да. За Сомалиад бол үнэхээр амар байсан нэрээ. Сомалигийн зах дээр бол яг өстой жинхэнэ хутгалуулах байсан. За энд гоё манго. Hello, good afternoon. Very nice to meet you. Coconut байна те. Энэ одоо бас жимсэл юм шиг байна. Самарч юм уу? Okay, later. Thank you. Test. Is a coconut? Yes. Oh. Do you want to test? No, thank you. We'll buy. За, хөнөхийн мантал шидэж өрөөд яах вэ энэ хэвээр. За, тэрүүгээр бол ийм моциклтэй залуучууд энүүгээр ч гэсэн байгаа ингээд тээвэр хийдэг. Ер нь хятад моцикл бол дэлхийг эзэлсэн байна да. Тэ, энэ бол ингээд дандаа хятад моцикл байна шүү дээ. Тэгээ үүгээрээ тээвэр хийдэг юм билээ л дээ. You know this one?
Cucumber? Yeah, I know. And carrots. Good afternoon, sir. Good afternoon, sir. За энэ бол царайгаа нуугаад байна. За ийм cucumber-ууд байна. За энд бас ийм исламын хувцастай хүмүүс айгүй харагдаж байгааз. Тэгээд яагаад ийм байна гэхлээр эн чинь бас ер нь бол христийн шашинтай уулз. Тэгээд нэг 20-30% нэг юм юу юм шиг байгаа. Ийм исламын шашинтай. Good afternoon, sir. Good afternoon. Good afternoon. Cashew. It's a fruit. За би явс нэг юм явж байхдаа ингээд улсуудаар явж байхдаа ойлгосон юм зүгийнүүд ингээд шаваад байвал энэ маш цэвэр бүтээгдэхүүн гэсэн үг юм билээ шүү. How much? 300. Yeah, let's do. You and me. Bring Одоо энд ингээд зүгийн шаваад байгаац. Тэгэхээр энэ бол ингээд the one of аюулгүй цэвэр гэсэн үг. Нэг нь ерөнхийдөө нэг 300 төгрөгийн үнэтэй юм байна шүү дээ. It's a fruit, right? Yeah, it's a fruit. Cashew, almond fruit. Almond fruit. Yeah. За энэ жимснээс нь аваад буудалтаа очиж жагаад угааж ягаад сайхан угааж ягаад нэг амталж үзнэ. Can you give him the change? Okay. Cashew. Give him. Yeah. Хариултын энд өгчөө. За. За дахиад ишиг яахнаа. За ингээд нөгөө микронуудаас яваад байна шүү дээ, тий. Юун дээрээс орилоод байдаг. Микрон дотроос орилоод байдаг. Гэтэ сэр. За тийм нэг иймэрхүү хүмүүс байгаад байгаамаа би бидрээд байгаа. За бас ийшээгээ ингээд юу байдаг юм байна. Өнөөдөр чээр нэг сонин юм их үзчихсэн шүү. Малын зах юм байна. Тэгээд Yama. Yes, morning. Hey, good afternoon, sir. Yeah, how is your job? Are you want to run? Yeah, I'm looking. I'm just interested in animals. Yeah. What's your name, sir? Okay, you want to hear the price? See this one. It's how much? 300K. 300 гэж чинь 300,000. 400,000 төгрөгийн үнэтэй. Is your clothes traditional? Your hat and your clothes, traditional clothes? Is dressing, traditional dressing? No, tradition. Traditional. Ийм хувцастай юм байгаа. Exactly. Yeah. Looks very nice. Thank you. Just as I do, yeah. Юу яасан бахгүй юу нөгөө биний элчин сайд руу орсон шүү дээ би чи нэгээрийн виз авах гээд тэгэхэд нэг иймэрхүү хувцастай хүн байсан байхгүй юу? Энэ бас ингээ үндэсний хувцас өмссөн байна. За ер нь ийм юм байна. Хонь ямааны үн бол нэг 400 гаруй мянга байдаг байх нь вэ штэ. Тийм ээ? За ингээ ямар ч хонь байна. Ийшээгээ өшөө явж үзнэ. Энүүгээр бол дахианууд бас зарж байна. Тийм байна. Дахиад тогс бараг байгаа юм биш үү чинь? Good afternoon, sir. No, sir. Are the chickens? How much is this one? This one is 9,000. 9,000 гэдэг чинь 160,000 төгрөгийн үнэтэй. За юм. Thank you, sir. Okay. Thank you. Very nice. За ингээд This other has big. This is goats. goats. За тэр цаагуур өхнүүд байгаа даа шүүх юм. Яг ийм гоё малын бууцны үнэр гоё шүү гэхдээ. Энд ингээд бас угаагаад байна шүү дээ. Is he washing? Yes, washing. She. This is she. Do the guy and wash all goats and sheep She before sale. for sale. За зархийнхаа өмнө ингээд бүх сайхан хонь малаа ингээ угаачдаг байх нь шүү чи. Янз. Ингээ сайхан өнгө оруулаад ингээд зарчиж байгаа юм байна шүү дээ. За. За энэ бахан 8 ч цуцсан л байж байна. За өхөрнүүд орж ирлээ дээ чинээс.
За айхтар. Good afternoon sir. Pay something. За юм бахан айхтар ивэртэй юм а. Эдний өхөрнүүд нь. She's one cow around. How much is 1 cow? 1 cow you get like 700,000, 900, 1.something. За ерөнхий Монгол мөнгөөр яа 700 around 900,000. Монгол мөнгөөр бол нэг сая 500-аас 600 хавцааны үнэтэй ийм байт юм байна. Энэ ямар сонин царайтай хонь вэ? Өстө өмнө харж байгаагүй хонь вэ шүү. Areas. Яа, за энэ одоо ард энэ бах нөгөө sugarcane хийж байгаа хүмүүс байгаа хөө. Эдгээр дээр очиж болохгүй гэнэ. My brother, why can't I come there? Yeah, it's not too safe Yeah. because the people there they are exposed with knife. Yeah, knife. All the people knife. Now the Yeah, people knife, they will not understand your language Yeah. and they might think otherwise. yeah, So that's why it's not good. yeah. Okay, understand. Okay, let's go. За манай энэ sugarcane дээр зогсож болохгүй гинэ. Яг тэгэхээр энэ чинь нөгөө sugarcane-ийн хутгаар ингэж нөгөө цэвэрлдэг штэ. Тэгээ бүх хүмүүс нь хутгатай байгаа. Тэгэхээр чиний нөгөө нэг хэл мэлий чинь ойлгохгүй ингээд асуудал үүснэ гинэ. It's for my safety. Yeah, for your Thank you brother. Yeah. За ахихаа өгөн заримдаа орохгүй байхгүй бол болохгүй хаа. За одоо бит хоёр ингээд монголоор ярил лүн суман дээр ирчээд байгаа юм л да. За тэгээ сумын маань энэ болохоор айл биш. Дэлгүүр гинэ. Good afternoon ma'am. Good afternoon miss. What are you selling? I'm selling bottle water. Some drinks. Oh. Very nice to meet you. За энд юм уух юм зардсан байна. Good afternoon sir. Can I see? Yes. Yeah. За энэ дэлгүүр. It's a cigarette or no? Food for cow. Food for cow. За энд болохоор animals food. Малын янз бүрийн тижээл юмнууд байгаа дээ шүү. Oxymed, Dexon тийм ээ малын имийн сайн юм байна. Thank you sir. Raji, Sani is comparing. За өөр ишээгээ юу байх нь вэ? Ингээд тус нэг юм лангуутай гэвэж идэх юм байна гэж. Iron service. За энд ингээд энүүгээр индүүддэг юм байна. How do it work sir? How do it work? The cleaning service, right? Yes. Cleaning and ironing. Laundry also. Laundry, yeah. За нугаалгын. Thank you. Угаалгын юм үйлчлэгээ байдаг юм байна. Манай суман дээр. За энэ нэлээд төмбөр хаалгаад өгчихсөн. Дэлгүүр. Good afternoon miss. Good afternoon. Энийгээд мэдлж байгаа ч. Thank you. Fine. He's admiring trying to know what he sells. За энэ дэлгүүр маягийн юм байна. За ингээл хятад мотоциклтай залуучууд. Өрхөөд нэр асуудалгүй хүмүүс. Brother, Nigeria is not danger. It's safe. Some places are not all that good. Яхэр ах байгаа. How old are you? I'm about 50. 50. За 50 настай хүнчтэй бас хашир байхгүй явах үү. Энэ ахтайгаа гэхдээ явсан нь ер нь зөв юм хашир үнэтэй ингээд. За ингээд хараа эднэр бүгд нийлээд Монгол мөнгөөр 10,000 төгрөг. За нэг 12,000 төгрөг ч юм уу. Тэгээ ийм гоё гихтэй гоё ваартай болчлоо. Ингээд энэ ч цэцэг хийчих юм байна. Энд чинь тавгийн чихрээ тавьчих юм байна. Энд чинь одоо нэг гоё үнэртүүлэгч энэ төр хийчихээр. За яг гоё юм handmade гараар хийсэн Nigeria-гийн ийм гоё вартай боллоо. Надад хараа дахиад нэг иймийг бэлгэнд зүгээр үнгүй үгүй гинэ. Thank you for your gift. No problem. You're welcome. Yeah. Thank you.
За бүр нэгийг дахиад нэмээ бэлгэлчлээ. За бороо хот хоёр замд бас нэг газар зогсоод орж ийн л да. Good afternoon, miss. Good afternoon. За энэ вэ штэ ийм cassava. Cassava. We use it to make akpu. Akpu. Yeah, for food. Fufu. Fufu. Igbo say fufu. Yes. Нэг ийм байгаад байна л та. Тэгээд cassava. Тэгээ энийг ингэж боловсруулад энэ болохоор юм гурилны оронд хэрэгэлдэг юм билээ л дээ. Африкийн орнууд. Тэгээд ийм making тэгээд энэний ийм одоо үйлдвэр гэх юм уу, гар аргаар гэх юм уу. Тас сэтлийнээс гоё хүмүүс байна өө. За энд бол ингээд ямар ч усан дэвтэйгээд за тэгээд би сая бас ChatGPT-гээс тодруулаад тэгээ будаа болон гурилны оронд хийдэг, одоо ашигладаг тий. Тэгээ ер нь Африкийн орнуудад байдаг. Тэгээд нэг юу н буцалгаж яахын өмнө бол баг зэрэг бас цааниттай байдаг гинэ. Тийм болохоор тэгээд за энд ингээд хийж ин да. Make a knife. За хотхоор ингээд хэлсийн авч байгаа юм байна. Чиштэй айгуу том юм байна штэ. Ингээл энүүгээр дүүрэн савтай. Тэр цаана бас баахан хүмүүс байна. За ингээд өрхөн том баггал ажиллаж байна да. Энэ хөр хүүхд бас байна. Тэгээ манай үчин энд байгаа бүх хүмүүс л хутгатай байна штэ тий. Тэгэхээр түрүү шүүгэр кэнлөө очих гэхээр үгүй бүх хүмүүс нь хутгатай гэж очихгүйсэн чи ч гэсэн бүх хүмүүс хутгатай байна шүү дээ. За тэгээд нэг ийм ургамал бас байдаг юм байна. Hey brother, the old people having a knife. Have a knife. Do you see? They are not. They are women. They are not handsome. Because woman is safe. За яагаад гэвэл She says she's the leader. Leader. Very nice to meet you. My name is Sege. Sege. Yeah, Sege. I'm just interviewing in your factory. Yeah. Manufacture. Manufacture company. Yeah, company. Good luck your job, madam. Thank you. He said they have machines that can manufacture. And they will bring them. Instead of No, hand. they are bringing it. Okay. Handmade. Yeah. Only handmade. Yeah. Do they make a bread? Bread? Bread. Can you make bread out of? Yeah, no, this one is not bread. It's apple. Yeah. The same thing. This one is flour. They make this one for bread. Yeah. They make this one You for don't know how to. chop. Mix it. Yeah, mix it to chop. Wow. Very nice. Great. Thank you. It's the first time I see. The first time? Yeah. No, you do it first time. This one you do it every day. Yeah. Thank you. За бас юм гоё. Нарс хүмүүс байна уу? За ингээд орой мэндэ. Тэгээд Апужад явсаар байна. Тэгээд өнөө оройны бас энэ ер нь Апужад ямар байд юм бол тэрийг нь одоо үзье гэж бодоод гараад ирлээ. Тэгээ манай нөгөө хашир ах мэн болохоор орой гарахгүй аюултай гэж хөдөлдгөө. Тэгээ буудлынхаа жолоочтой гуйж агаад гараад явж байна. What's your name, sir? Your name? Joseph. Joseph, yeah. Are you my bodyguard? Yeah. За ингээ манай энэ бол хинэггүй юм байна өө. Зүгээрээ яах ч вэ гэж тэгж байгаа. Ер нь бол би бол аль хэзээний мэдэрчээд байгаа юм л та энэ Апужаг. Энэ бол шүн ерөөсөө юм. Шүн гинэ. Ер нь хүмүүс нь бол тийм аюул хүн билээ. Тэгээд ерөнхийдөө бас ингээд гудамжиндаа юу тавиад ингээд бас сууд юм байна юм сандал ширээ тавьчихсан. Ингээд сууж идэх юм байна. За энэ үнэхээр энэ DJI Pocket камер бол үнэхээр сайн камер юм байна. Энэ шүн гэхэд бол өстой мангар тод бичиж шээ. Hello brothers. Good evening. Is the food? Yes, it's a food. Hello mom. Is that food? Hello mom.
Street food. Yes, it's За энэ чинь гоё. Гудамжны хоол байгаа юм байна. Is the fish? За гудамжны бас цагаш. Good evening brother. Smoke here. За манай борооны тэмхэлчээ алгина. За ингээд үдэш өрөө бол үйлчил гэнэ. Yes, I have, thank you. Өрөө бол гадуур бас нэлээ хөдөлгөөнтэй байдаг юм байна. Good evening brother. Later. Are they selling food? Indomie. It's a food. Yeah, noodles. Oh, yeah. Namaste. Ni hao ma? I know Chinese. Good evening. Wa shi butu. So it is yeah, good evening, good evening. Coffee is actually. Coffee. You know, that's we speak China. I'm not Chinese. This man is sister now. Chinese man. I'm not Chinese. You are not Chinese. From Mongolia. From Mongolia. Yeah, nice to meet you. Nice to meet you, bro. Yeah. From Chinese, right? No, Mongolia. Mongolia. Yeah, thank you. Welcome, bro. Thank you. За ингээд одоо цаг 11 16 болж чинь тэгээд бороотойгоо хамт одоо би энэ одоо шөнийн баарны гудамж гэх юм уу ингээд ийшээгээ баарны гудамжинд нь ирсэн байна. Тэгээд юунууд бол маш их байна штэ. Хөл хөдөлгөөн. За тэгээд манай бороо бол хэлж чинь ингээд одоо энэ зам дээр ингээд эмгтээчүүд зогсоод байгааз. За тэгээд эдгээр бол нөгөө юу яадаг эмгтээчүүд гинэ. Тэгээд би бол одоо эдгэртээ бол ярьж марихгүй. Одоо өмнө нь нөгөө би ч нэг Тайландын Батайгийн гудамжинд нэг ярилцж байгаад хаягаа хаалгуулсан гашуун туршлага байна. За тэгээ ер нь бол ингээд энүүгээр бол ийм эмгтээчүүд бол маш их байд юм байна шүү. Ингээд зам дээр зогсож идэм байна. My friend, can you explain again why the nightclub not allow the camera? Yeah, because the reason is that there is a dignity here. You understand? The nightclub there, that is where you can see a senator, a dignity of the politician. So it's not allowed. They don't allow you to video them. You understand? Yeah. Because some of them don't allow you to see them in the nightclub. Because based on the position they hold in the government. So they don't allow people to see them. Yeah. You understand? Understand. За тэгээ саяны бар бичлэг хийхгүй гэсэн учраас энэ Москов гэдэг одоо Москва гэдэг нэг юм баарн дээр ирсэн байна. Тэгээд what are they doing, the guys? The guys, they are looking for where you park your car. That your car will be safe. And after we have to give tip. After you go club and come back, you find them something. When you park here, your car will be safe. They will be looking after your car. After we have to tip, right? Club, come back, you have to give them some small money. So for this money, for now, they will be looking after your car. Your car will be safe. Yeah. When you go club, come back, you give them small money. I understand. Yes. За ингээд ийм сайн дураараа ажил хийж байгаа юм олон залуучууд байна яах вэ ингээд. So they will be the one to look after your car. Yeah, your car will be safe. They will be looking, they will be securing your car. Let's go to the ask and can we make a video. За ингээд thank you my friend. Oroni. Abuja. Yeah, good evening. Good evening. Let's go. Ийм их хүмүүс байгаа юм да миний ажигласнаар. За манай бороо энэ дуулцаа зогсоод байна. За би жишээгээ төгчл бай. За тэгээ энэ баар нь бичлэг хийхгүйгээр зүгээр орж 20 минут сууж бас тэгээ доторхыг харчаад тэгээд одоо харидөө. За энэ баар нь бол бичлэг хийж болт юм шиг яа. Бичлэг хийж болт юм шиг байна. Яа. За үүдэнтэй цагийн могцоод good evening. Thank you. What is that?
Цаг эхэлдэг баар юм шүү. Бичлэг хийгдсэн. Good evening. This one, when you go back to your country, you remember when you are in Nigeria. Yeah. Yeah. Good evening. You can see our beautiful. Oh, yeah. You understand? Huh? No. Yeah. Yeah. Ямар гоё өрөө үнэстэй баар вэ? Yeah. Nigeria. When you go back, Гоё өрөө үнэстэй юм байна. Орчин бол гоё вэ нөө? when you are in Nigeria, Nigeria. You understand? Ингээд мaalноо. За дотор ороод ямар ч байсан нэг ганц жуус уучлаа тэгээд яг дотор бол бичлэг хийлэгдэх юм байна. Хоригдсон юм байна. Яг дотор нь оронгууд тэгээ ямар ч байсан ингээд нэг бааранд нь ороод үзчихлээ гэж. Түн брэнд затарлаа. За инхүү өглөө болсон байна. Тэгээ good morning. Боротойгоо хамт ингээд юу яаж гин? Одоо яг энэ Апуча хот бол нөгөө сүүл төлөвлөгдсөн хот болохоор нэг тийм ядуусын хороол энтер нь бол их гээд охин баг байхааргүй юм байна. Яг зүгээр бидний нүдээр харахад бол нэлээд ядуусын хороол харагдан л да. Тэгтээ зүгээр нөгөө явсан бусад улсуудтай бол харьцуулахад нэг тийм юм байхааргүй юм байна. Харин одоо яг энэ хотоос нэг 30-аад километрийн цаана энэ Апуча бол ер нь их тийм үнэтэй хот юм байна л да. Амьдрахад тэгээ ер нь бол энд ингээд Апучад ажил хийдэг хүмүүс бол тэр 30-аад километрийн цаана ажилдаа ирж явд юм байна. Одоо монголоор ярил юу гэсэн үг? Ингээд Төв аймагт байжгаад тий. Тэгээд Төв аймгаас ажилдаа ирж явдаг ч юм уу 30-аад километрийн зайтай. За тийм нэг виллаж буюу тосгоны амьдралтай танилцахаар явж байна. За борог би тэгээд нэгээрээ айлаар орж үзмээр юм гэдгсэн чи өө манай гэр энэ ойрхон штэ гэд гэрийнх нь ойролцоо яваад ирсэн юм байна. За ингээд одоо нэгээрээ айлд орж үзэх чинь манай бороо шууд манай гэр рүү очиж өө тэр намар гэж. Good afternoon sir. Is he your brother? Yeah. Nice to meet you. My name is Sege. Yeah, thank you. За ингээд Нигери айлд орж үзье. Гутлаа энд тайлдах юм байна. За afternoon. Hello, good afternoon. Where are they? When you come now? Oche? Where are you? Come and see my friend. За нэг юм. Where's your mother? How old are you? How old are you? How old are you? He's asking you. 8. Yes. Oh. Yeah. Ananu. Go and call Oche for me. Yeah. Can you go there and interview? Okay. За ингээд. The kitchen. Kitchen. Yes, kitchen. This is my kitchen. Oh, yeah. Yes. За ингээд галт тогооны өрөө. Yes. Good afternoon. How many children do you have? Hello, 5. madam. 5. 1, 2, 3, 4. Yes. Where's my Oh, Kiritaka? This is my baby boy. good. How old is your most younger? This one is 11 months. 11 months. Yes. Oh, ямар хөрх юм. 11 сартай. Yeah. What is his name? Evans. Evans. Yes. Oh. Yeah. Can we go there? No, this place. Oh. See here? The room is scattered somehow. He's trying to arrange Is this cooking? it. Yes, he's cooking. Oh. This is Scottish food. За. За ишиг нэг иймэрхүү байдаг юм байна. And what's your name, madam? I'm Cecilia, sir. Cillian, sir. Celia. Celia. My name is Segi. Very nice to meet you. And how old are you, madam? Sir? How How old old are you? Oh, I'm 29 years old, sir. 29. And brother, how old are you? I'm 41.
41. Yes. Wow. What is the bedroom? This What is is my this? bedroom. Can I see? Yeah. За энэ унтлахын өрөө. It's son house Qatar. So Ah, the children yes. of Qatar. So we are Children's. yes. Wow. There's 5 children sleep here. No, sleep here. There is a mattress Ah. outside. This one. Then use this one to sleep in the parlor. Yes. What is the room? This one is the bathroom. Bathroom. Yes. Toilet. Yes. Yeah. За энэ шинэ юм нойлын өрөөтэй. Nice. За нэг имэйл дурж ирлээ. Yes. What's your job, madam? I'm a businesswoman, sir. Businesswoman. What's your business? I sell red stuff. oil, food stuff. Food? Yes, Food food stuff. stuff. Like rice, beans. Sell outside. Yes. Red oil. Red oil. Yes, gari. Oh. Yes, sir. Thank you for inviting us. Inviting me. За энэ хөрхи маа ингээд 5 ийм хөрх хүүхэдтэй. Ийм гоё айлд орж ирлээ. Who is the most big one? How old are you? 13. 12 years. 12. 12 years plus. 1 to 12. 12 years. 12 12 настай ийм хөрхөн хүүхдэн. And who is the next? This is the next. Next, how old are you? 10. За 10 настай. And the next? The next. How old are you? 8. 8 настай. Yes. 5 years old. 5 настай. 11 And сартай. this one is 11 months. За ийм гоё хөрхөн Yes. хүүхдүүдтэй юм байна. Yes. За ингээд hello. Yes. Who are the people? The children? They are my neighbor. Neighbor. Yes. Is he your neighbor? Yes. This one is my good neighbor. 그래. So anytime, this is my house. Thank you. Do you rent this house or is your own? No, owner? I rent. I And, how much rent is per month? pay month. Yeah. It's 200,000. 200,000 1,000. Yes. Nigerian money. Yes, we per year. Yeah, Nigerian year. money. Yes, Nigerian 1 year. Yes, 200,000. Yeah. Yeah. Yeah, thank you. Okay. За би энэ айлд бол яалаа одоогоос Монгол руу буцаж байгаа юм чинь нэг $100 өгөхөөр хилчлээ. Тэгээ буудалтаа очиж би авч өгнө л дөө. Тэгээ сая хилчлээ. За тэгээд ийм Нигери айлаар орж үзлээ. Thank you. Goodbye. Ямар хөрх юм бэ? Манай бороо маань 5 хүүхэдтэй. Тэгээд хүүхдүүдийнх нь сургуулийг нь сонирхё гэд хүрээд ирсэн. Are they water? Yes. They inside in the water? Yes. За дотроо ус байхгүй. За ийм хөл бөмбөгийн талбайтай ингээд. My children's school. Yeah, it's a football. Yeah, this is where my children learn. Yeah, I know Nigerian football team is popular. Yes, yes, very Popular in the Yes, world. this is where my children Oh. train. This is my children's school. At the cup. You don't know me. За харуул нуурлж байна. Yes. За зөвшөөрөл авахгүй орсон гэж уурлаа. Тэгээд сая очиод манай хүн ярьчлаа. Yes. This is Yeah. where my children learn. I have 4 children here. Yeah. They are coming to school. This 4 is where children, Yes. Yes. I have 4 Younger children. one is in the house. Yes. Yeah. Yes. Can we see inside? Inside. Yeah. No, The staff is angry. It's right because we Yes, don't get because any it's permission. security. It's You know, our fault. Yeah. I just enter because he know me very well. I don't need to take permission. But even despite I know him, I need to take permission because Yeah, he's doing because his job. he doesn't know He's a me. security. Yeah. Yes, yes. He's a It's security, right. You have to do his job. Yeah. You understand? За зөв сая ууралдаг нь бол зөв. Yes. Ингээ танихгүй ингээд бичлэг хийгээд ороод ирэхээр. За. It's a class. This is the class. Yes. Yes. За ширээн ийм ширээтэй.
The teacher teach here. Blackboard. Oh. Right here, like this. Yes, this is where they teach them, talk to them. Yeah, all class have same Usually you table. sit down like this Yeah. and be writing. За манай бороогийн дошны зам бол нэлээд юм байна. The road difficult. The road difficult. Yes. За нэг юм замтай байгаад тийм шүү. Манай бороогийн гэрийн хэв бол бас ер нь нэлээд юу газар биш шүү те. Дэд бүтц хөгжөөгөө гэдэг юм уу. Ер нь бол их вээгүү газар биш шүү. Их замбраагүй. Зам мам ингээл орчин бол хэвгүй л юм. Ер нь юу юм байна л да ингээл монголоор ярил хамгийн захынхаа л хороол дээр ирцгээсэн яваад байгаа юм байна л да энэ бороогийн гэр. За тэгээд нэг иймэрхүү орчноор явж үзлээ. За манай бороо нэг This is my brother. brother. Ахтагаа таарсан болтой. Good afternoon. So this is my junior brother. What's his job? He work here? Yes, he's a driver. Driver. Yes. Are they car to Abuja in another countries, right? Yes. It's also terminal. Yes. Terminal. Yes. Oh, that's it. Can still give him job. You understand? We can Yeah, still I give him job. understand. So it's my brother. When the job opportunity come out, we'll call him. Yes, he's a driver, a professional. Very nice to meet you, sir. Oh, За тэгээ энд байгаа машин утсан бол тийшээ. Hello, good afternoon. Hi. Нилээ ачсан мотоцикл явж байна. За, yeah. Okay, it's okay. There is a police up there. Police? Should I take a guitar to shoot юугаа устгаарай, камера унтраагаарай л гэж байна. За ингээд манай бороогийн баш нэг иймэрхүү байлаа. За тэгээд энхүү Нигери улс маань бол одоо хэвлэлээр гардаг шиг те Google интернетээс хайхаар гарч ирдэг одоо илэрцүүч шиг тийм зэрлэг амар догшин балмад танхаа билов нэгч тийм юм олж харсангүй. Тэгээд айгүй гоё юм найрсаг хүмүүс байлаа. Тэгээд тэр тусмаа одоо бид тэр Бенин улсаас тэр Нигери виз би бүр тэгж хурдан виз авч ерөөсөө одоо өмнө ерөөсөө үзээгүй. Нигери элчинлөө орсон чинь нэг юм үндэсний хувцастай нэг юм ах байгаа хгүй одоо консул ч юм уу элчин сайд ч юм уу те. Тэгээд би ч бас нэг энэ улсын виз авч байгаа бас нэг юм анкет ч юм уу бөглөөлтийн ингэ зураг мургаа наагаад бас тэгээд нэг виз авмаар штэ. Тэгээд тийм юм байхгүй. Шууд паспорт өг my friend гээл тэснэ шууд виз наагаад бичээл тэгэл welcome to Nigeria гэл ингээл ер нь нэг эхнээсээ мэдгдсэн юм аа Нигери. Тэгэл нисэх буудлын модлоос эхлээд ер нь бол их гоё тийм найрсаг инээсэн юм гадагшаа энергитэй те ийм нөхөрсөг за ийм хүмүүс байлаа. Тэгээ мэдээж бол 250 сая хүн ам гэдэг бол ингээ төсөөлөд үзтэй. Монгол улс 3 сая хүн амтай. Тэгээ ийм Африкийн одоо өгөгдөлтэй тийм ээ. Энэ байгаль цагуур муур айгүй хэцүү шүү дээ. Тэгээд бол 250 сая хүн гэхэд бол за цэгцтэй тий. Бас ингээд хуулиараач тэр юу талаасаач тэр ер нь ингээд бас ийм гайгүй улс юм байна л гэж одоо би дүгнэлээ. Тэгээд Нигери бол ингээд надад маш их таалагдлаа. Тэгээд за ингээд дараагийнхаа улсад уулзцаая.